их туурхтныхаа ард иргэдэд сайхан сургаал номоо айлдаж мөнх тэнгэрийнхээ үйл учгийг тайлбарлан таниулж өгөхөөр үйл хэрэгтэй ирлээ. Та буудал суудал булган нэр бүлээн зүсээ айлдноо дээдс минь. Өршөөгөөрэй. Мола эхэнэлэн таян дээрхэн салбаран хэлэн болох баян ондох хэлхэн багаван дэн салдра хөрөл зайран гэх явшаа. Хорэ. Гэлалаа дээдс минь. Adam zanne oğlun den sotkıcı, oğlun ulaşan tavuktan hınzalırıktan. Тавандан дан борын залар жинд. За олон хонгор зонгийнхоо үлийг хийх гээд өөрийн улааштай залраа 5 жил болж байна гэж дээдс маань хөөрөлдөж. Одоо энэ цагт ингээл хүмүүс дээдс минь энэ байгаль дэлхийгээ хөндөөд алт эрдэнэс энэ аваад олон энэ улс орноо хөгжүүлж энэ ард иргэдээ хоолтой болох гээд л одоо гадны дотны янз бүрийн л одоо хүмүүс газар усаа хөндөж юм хумаа авч байх юм а. Энэ одоо зөв зохистой байдаг юм болов. Энэ эрдэнэт баялгаа авахгүй л болвол одоо идэж уух юмгүй болоод ард олон маань ядуураад ингээд байх юм а. Энийг одоо яавал зохистой байдаг юм бэ дээдс минь. Яата урсан бах ундраны таарам бах эрдний навсхвал тэр ундрах амгүй болшгой. Хэдийн урсаж үзэгдэж байгаа шиг үрэн ашиг ундаасууж тэр сэтгэлийн галын гимнэн үргэж явдаг аршааны ид шид тасарж байгаа юм. Иймэнд энэ үлийг таслаж боломгүй гэж бид бултаараа заларж байгаа юм. Дээдс минь тэгэхэд одоо энэ бас энэ газрынхаа эрдэс баялагийг аваад хэсэг бүлэг хүмүүс нь жигтэй их баян цатгалан дээд ноёдууд болоод их сайхан хангалуун сайхан амьдрах юм а. Жирийн ард иргэдүүд маань ядар зүдрэж хэцүү л амьдарж байна. Тэгээд одоо энийг энэ баян тарган сайхан амьдраад байгаа хүмүүсийн одоо тэр гисгэл гэж юм ирэх болов. Энэ бол эрэмгүй яхаа. Өөрийн өгөөд мэхан буян хишгийг энэ цагт өөрийн ганцаараа сэлгэж байна. Өгөөд мэн юусэн үеэн тэр золог их хатаа харан догшдын хараанд үртүүш тэднийг гисгэлд оруулж байна. Өөрийн шиг бас хэдийн энэ махан бияран шаргалыг идэлшээ бултын дээр ноён байгаа шиг аратан бас амдал хүлээж байна. Тэр нääуул бол хэсүү. Энээг л бодож санах хүшигтэй. Өөрийн эндэ зэ уртан наслаагаад зүүн жил жаргана үттэй. Ардан хэдэн мянган жилийн хатуу гисгэл хүлээж л байна. За энэ хүмүүсийг одоо хэдийн урт наслаа гэхэд 100 жил л жаргана үздэй. Тэгээд тэрний 100 жилийн хойдох хэдэн мянган 100 жилийн амьдралыг одоо мэдэхгүй ингэж огоорж байна. Тэгээд одоо хэдэн үеэрээ хураацсан мөнгөтэй эд мөнгөтэй юм шиг боловч одоо энэ дагшин одоо хатуу хар тэнгэрүүдийн нүдэнд аль хэдийн өртсөн 9 үеийнхээ буйныг төрүүлээд та одоо авж ингэж зооглохт нь үр хүүхэдтэй хатуу хар ийм тавилан үлдээж байгаатай нэг ч өөрцгөө гэж ингэж сайн бодох ёстой. Тэгээд энэ их туурхтны хүмүүд бүгд ингэж муу мухай амьдрахад одоо энэ итүүгийн дэлхий дээр сайн сайхан амьдрах хүн нэгэхэн ч үгүй болно. Учир нь одоо энэ мөнх тэнгэрийн дор хамгийн ил байдаг, хамгийн ойр байдаг хүмүүс нь одоо энэ их туурхтны хүмүүс байдаг. Тэгээд энэ их туурхтны хүмүүс зовж одоо сэтгэл нь хоосроод одоо өөртөө итгэлгүй болж ингэж муу амьдрахад энэ дэлхий дээр сайхан амьдралтай хүн үгүй ийм болохын учраас л энэ их олон онгодууд ирж наашилж байгаамаа л гэдгээ дахин хэлж байна. Хэдэнэсэн их туурхтныхан усан дан болоод галдан харин хүн хүргədгүй юм. Учир нь тэдийн зүрх сэтгэлээ амтаймгүй хоёрын дунд байдаг. Тэдний хурсан үйл усан аршааныг амгүй болгож мэдэх. Ус аршаанаа нариун амтай байлгахын тулд гэж их туурхтангууд хэзэнэсэн ундраг аршааны дэхэнд онгон тэнгэрийн хүч чадлыг залж явсан.
их туурхны хүмүүс хизэнээс ч галдаа энэ ус ашаанда одоо гадны хүнийг нэг ч хүргэж байгаагүй. Одоо Монгол хүмүүс бол эрт цагаасаа хойш өдийг хүртэл одоо монгол хүмүүс өөрсдөө амьд одоо дотор нь халуун сэтгэл байдаг учраас одоо амьтай бүхэнтэйгээ холбогдож иж өөрсдөө хурж хийж болдог. Одоо харийн хүмүүс болохоор амьтай амьгуун завсар юм амьтай ч юм шиг амьгуу ч юм шиг юм завсар байдаг учраас тэдний хүрсэн юм бол бас тэг сэвтэж байдаг. Яа та хот мэдэх байгаа. Энэ их туурхтны хилэндээсэн урдаа ихэ уртан хэрмэн би. Тийм ээ. Энэ уухан түүхэн бол сур хүчнээрээ даран байж үндийлгсэн гэж боддог. Уул ясандан бол энэ тэл зүгээс ирэх аршаан болох шанд уул хайрхтад Болтыг дөхүүлэмгүй гэдэг танилтанд мөнх тэнгэрийн зарилгаар хууль цаасан өгш бариулсан. Өшиг там болоод халдан ирэх биднийг л давууламгүй гэж хусдаг. Уулындан бол тэрнэгшин бид цаахнаас аршаан голгорох лусан савдгийг бузартуулах хүмүүнийг давууламгүй гэж тэдгээр өөрөختөө нь бариулсан. Урд хятадтай их цагаан хэрэн байдгаа. Энийг одоо хүн бүхэн мэднэ. Тэгээд энийг одоо хүмүүс бодохдоо энэ монголчуудын дайралтын товтлохоноос айгаад ингээд тэр хүмүүд барьсан гэж боддог боловч мөнх тэнгэрийн зарилгаар тэр хүмүүс өөрөө өөрсдөө барьсны гол цаад учир нь бол нааша одоо ингээд одоо сэтгэлийн амьтай амьгуун хоорондын завсын тэр хүмүүдийг нааша их туурхтны энэ хөх толбтнуудын нутаг дэвсгэрт ирж уул ус савдаг юм хөвтүүлэх үедээ гисэндээ цаанаас нь мөнх тэнгэрийн зарилгаар өөрсдөө барьсан хан баган юм байгаамаа гэж байна. Тийм үнэхээр одоо мөнх тэнгэр маань одоо альва юмыг эртнээс наан одоо бидний ойлгож байгаагаас цаагуур бүгдийг тооцоолж тэднийхээ зарилгаар ингэж үйл өч маань болж бүтчихийдэг байх нэ. Тэр урд зүгээс тэр хэрэмнээс цаахан байх ус бол тунгалаг биш. Тэрнээс наахан байдаг нь тунгалаг. Одоо ингээд сайн ажиж үзэх юм бол тэр хэрэмнээс цааш байгаа ус бол тунгалаг байдгүй. Тэр хэрэмнээс нааш байгаа ус л тунгалаг байдаг. Ийм одоо эртнээсээ тийм одоо энэ Монгол туурхтан их туурхтны хүмүүд бол их тэнгэртэйгээ ойр мөнх тэнгэртэйгээ ойр ийм амьд байгальтайгаа амьд холбоотой хүмүүс байдгийн байна гэдгийг л үзэгч олон түмэн маань маш сайн ойлгож авах хэрэгтэй. Лала дээдс минь тань цаартай биш болвол дараа ирж ингэж төмөн олон хонгор замдаа сайхан үлээ тань дуулгаж сургаж байвал болох уу дээдс минь. Овгомбе мэдэж хүчин чадал хуршээ ухааны минь царахэр таацх бол бүхнийг л сургана. За гэлала дээдс минь.